Нүүдэлчдийн зам. Сайн эр гоотой. Монголчуудын түүхэн олон сэжим монь уултай холбоотой байдаг. Хөлөг Баатар хав тасар эзэн Чингис хааны зарилгаар нэгэн уулыг өшөглөн нөгөө уулыг түшиглэн эвэрт номан агшин татаж хатан голын усыг самран хамаг Монголын голомтод хараал хийж байсан тангадын хараалч хар эмгнийг Чингис хааны зарилгаар дарсан тухай үлгэр домог гэх мэт Монголын сайн эрчүүд түүх домогтой холбогдсон түүх ариун их. Түүхэн цаг үеийн тухай их сурвалжуудад Монголтой холбоотой баримтыг зөвхөн өнөөгийн Монгол улсын газар нутаг руу татах гээд байдаг муу зуршилтай. Тодорхой цаг үеийн тухай өгүүлэхдээ тэр үеийн том зургаар нь харах хэрэгтэй болдог. Монь уул бол хөх хотын хойгуур баруун тийш үргэлжлэх 70 хар уулын баруун шувдрах үзүүрт өвөр Монголын өөртөө засах хорны Баяннуур аймгийн Урдын өмнөд хошуунд байдаг. Монголын сайн эрчүүд Бартай ихтэй энэ уулыг түшгэлэн оргинож зодооны урлагаас эхлээд сурч мэдэх олон зүйлийн нэгэн том зангила энэ ууланд оршин байжээ. Тэдгээр домогт сайн эрчүүдийн нэг баруун сөндийн гоотойн тухай одоо өгүүлье. Монь уулнаас зүүн тийшээ Долнуур, Чуулал, Таалга, Урагшаа, Бээжин, баруун зүгтээ Хятадын баруун хойд захын Хилим Бомт хот Дүнхаан гээд гол худалд арилжааны төвөд холбогддог тул Торой банд Сахиур төмөр нарын олон сайн эрчүүдийн явсан зам мөр энд хадгалагдсан үлдэжээ гэх мэтэр бичээ дахилвал мөн чих юм байна. Энэ бүгдийг үл өгүүлэн гол ярианда эргэн оръё. Хотын хүүгээ 7 настайд нь баруун сөндийн энгэр модны сүмд ном үзүүлж лам болгохоор шавлуулан суулгажээ. Тэрээр аав ээжийн захиас сургаалыг төдийлөн дагаж чадсангүй. 10 хэдтэйдээ бусадтай нийлэн сүмээс оргож шар мөрөн орж сүмд нь шавлан суусан боловч ном сурах хүсэл байсангүй. Түүний хүсэл тэмүүлэл огт өөр зүгт байлаа. Тэрээр шар мөрний усанд орж зогсон голын урсгалыг сөргүүлэн өглөө оройд 100 удаа цохин ударгалсаар гарын бүлэд сээжний булчин илдэх хөгжин чангарч худгийн усыг цогхоход бөөн ус амнаасаа дээсэ тасран агаард хуйлартал цогтөг сайн зодоонч болжээ. Эрийн цэн түрээд монь ууланд очин суулаа. Тэнд Монголын болон газрын сайн эрчүүд зүгэлрэнэ. Эндээс баруун хойшоо Засагт хаан, Чанга хойшоо Түшээд хаан, зүүн хойшлоод Цэцэн хааны нутаг руу орж явчихна. Гоотойн эндээс хойшоо Арган гай хүртэл явж, тэндээс адуу хөөж Долнуур, Чуулал, Таалга үргэнд зарж үрэн мөн нутгийн ядууст өглөг тараан өглөгчөөрөө нэрд гарсан Шилийн сайн эрсийн тоонд багтлаа. Энгийн үедээ жинтэж нутгийн олныхоо хэрэгцээг хангана. Бээжин Жанчхүүрүү аршир давсаг их мэт түүхээ түргөө өгч тэндээс гурил будаа бус таабу торго дурдан шүр сувд гээд янз бүрийн бараа авч нутаг буцнаа. Бээжин явах хол ойрын жинчэд хоошоо урагшаа явахдаа Жанчхүүгийн даваагаар эссэн мэнд давчихвал сэтгэл амарна. Тэнд Хятад Монголоос гадна газрын зүсэн бүрийн тонуулчид дээрэмчид оргондог тул хулгай дээрэм газар авч байжээ. Гоотойн энэ замаар олон удаа жинд явахдаа халдах, дайсан, харгалдах эртээ учирч байсангүй. Гоотойн явж байна гэдэг сураг ажиг хол ойрд сонсогдсноор хулгай дээрэм хол өрөнгөрнө. Тэр үеэс энэ замд ялангуяа Хятадуудын айдаг нэг гайхал бол шар чон гэж нэг араатан байжээ.
Энэ чон ердийн бор чонноос биеэр баг, улаан шаргал зүстэй, хөлийн хурдтай, уртлаг содон чихтэй, сэргэлэн цовоо энэ амтан хятад хүн барьж иддэг. Хятад айлын баг балчир хүүхдийг зуугаад зүхтах зэргээр дайсгандаг мөртлөө Монгол хүний дууг сонсоод бараа сураггүй алгуулна. Алс хол тэмээн жингэр жин тэн гэдэг бол эр бэр хатуужил тэсвэр төвчээр ухаан зарсан ажил. Тухайлбал Готойн гэдэг нэрд гарсан сайн эр жинд яваага ямар нэг байдлаар олонд дуулгах хэрэгтэй болжээ гэж тооцвол ямар нэг үйл хөдлөл хийх хэрэгтэй. Энэ бүхнийг бусдын сонор түрэх гэнч өөрийн замтай. Ариг хууж агсан тавьж гудамжны зодоонуудын хийхгүй. Сайн эрчүүд үгээрээ ялгардаг. Нэгэн удаа Бээжингийн захын худалдаанаас Готойн ачаа бараага ачиж хөсгөө хөдлөгөөд захын найбачтын шавар хэрмэн хашаан дотор давхин орж тооцоо бодох хөстэй шунхай 8 ачидаас хэдийг ташуурдлаа. Хүмүүс хашгиралтан шуугилдаж мод хурц гарт таарлцнаа шүүрэн авч олуулаа болоод ирэхээр нь голоор нь шүүгэн ороход тэд хоёр тийшээ ярагдан хашгиралтна. Буцаж хормой дэрвүүлэн ташуураа далайн замд таарснаа нударгалан довтлоход хүмүүс ярагдан зам тавина. Тэр эрчээр шавар хэрмэн хашааны намхан сэтэрхий дээгүүр дүүлэн гарч хөсгүйхээ араас цагаан тоос босгон хурдлахад ард нь Готойн гэж хашигчин ярьж байгаа сонсогдно. Энэ яриа олны амд амьдсаар Готойн Бээжингийн захын 8 ачдыг тэр чигээр нь талж орхиод явж одсон маягтай цуу болон дэгдэжээ. Амьдрал иймэрхүү янз бүрийн өнгөөр урсан удаж байлаа. Готойн эхээс мэндэлж эр бийд хурж, эр хүний хийдгийг хийж, бас амар жимэр жин тээж, адуу малаадгуулан, үе үесхэм монд ууландаа суусаар нэгэн жарныг туулсан ч насан өтөл болж байна гэж анзаарагдсангүй. Атан тэмээн алхаагаар алсын зам хөвөрдөн жингээ тээсэр байлаа. Жарныг туулсан тэр жилээ жин тээж чуулал таалга хүрчээ. Тэндээс буцах болж хөсгөө хөдлөгөөд байтал нэг хар илжих хөдлсөн бүдүүн хар хятад дээр хошууныхаа ноёдын цалин даан цалин цагаан мөнгөн эмбүүгээр аваад богцсон тийгээд илжигэндээ тэгнэж байгаа хэрэгдлээ. Готойн хөсгөн дээрээ давхин хурж за та нар ингэж явж байгаарэ надад амжуулах жаахан ажил байна. Мөн уул руу ч явж магадгүй шүү гэжгээд буцан давхиж нөгөө хар илжихтэй хятадыг дээрэмтгэхээр замын тосон зогсжээ. Нөгөө хүнж гараад ирлээ. Сэжиг ажиг аваагүй илжгээ хөтлөн хажуугаар нь өнгөрөхөд араас нь морины эрчээр довтолж бүдүүн ба ташуураар шилэн дундуур нь буулгах гэд морь эрчэндээ давхин чаахан өнгөрөөд эргээ тартал нөгөө хятад дээр юу ч болоогүй шинжтэй жишимгүй гайхас хийн өөдөөс нь харан зогсжээ. Омог шарн хөдлсөн тэрээр буцаад дайртал нөгөө хүн ялгүй займраг шуун дээрээс нь дугтархад мориноос хуу татагдан тэрий хадан газар унлаа. Нөгөө том хятад дээр цээжин дээр нь санд айлан сууж том болцуу толгойтой модон ганцаараа тамхи өгсрүүлэн 3 нэрлээ. Тэгээд яарамгүй тон гойж гудлынхаа төрөнөөс хар хутаг гарган иржээ. Готойн нэгэнт дийлэхгүй түүний дор хэвдэж байгуулсан тул түүнд хаагур огтлохоо өөрөө мэдээ гэсэн шиг хоолойгоо тавьж өглөө. Нөгөө том бүдүүн хар хятад дээр дээрээс нь яарамгүй босч түүнийг босгоод чи сайн эр байна. Харж амар та. Би багасаа хүн орхойдоо идэж зодооны урлагт суралцсан хүн. Орхойдоо идсэн хүн өвдөлт мэдэрдгүй юм. Ингээд богцтой мөнгнөөс нэг эмбүү авч өгчээ. Готойн тэндээс мордоод мань ууландаа чочлоггүй шууд төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Нутагтаа очоод баруун цонод төшөөний захирагч өвгөн ван ноёндоо бараалгаж болсон үчир явдлыг тоочин энгийн тайван амьдрах санаагаа хэллээ. Ван ноён намжил бунцэг түүнийг дархан сайн эр солоор шагнаж олон жил алдаа эндээгүй ард олныг идэх будаа гүрэл бөс таавуу элдв бүхнэр хангаж байсныг тэмдэглэн түүнийг
элдв гайли татвар өртөө улаа дайчилгаанаас чөлөөлсөн тамгатай бичиг шийтгэн олгож өтөл насаа амар жимэр өнгөрөөтгвэ гэж. Готын малаамаллан майнамэгзэн мөншиж амар жимэр амьдарч байлаа. Заримдаа гэрийн сүудэр тамраа цууж байхдаа чигчээ хуруун завсраа чулуу хавчуулан атгаж угаад нөгөө гарын чигчээ хуруугаараа нумлан харваад аргатай аргал дээр сууж байсан болжмрыг оноод алжчихдаг байжээ. Тулааны янз бүрийн урлагт боловсрсон тэрбээр амар жимэр амьдарсаар 1945 онд 90 насыг зооглоод байлаа. Тэр нэгэн өдөр цагаан шороотын худгаас адууга услаа зогсож байтал ойр тойрны хэдэн хошуунд эзэрхэг төрөмгийгээр алдартай хошуу тахар давхин иржээ. Тахар чамаас улаа унана. Унсан морин өг гэж сандрангуй тулгаж өвгөн улаанаас шөлөөлсөн ван ноёны таамагтай бичиг надад бийдэ гэсэнд ёор авч хэлдсэнгүй. Албаны учир яаруу ява хөл залгуулах хэрэгтэй гэж шамдууллаа. Готын өвгөн миний хэдэн адуу энэвэн дуртайгаа унах тун гэсэнд үгүй чиний унаж байгаа морийг л унана гэлээ. Мэдээж хэрэг яаж ч удсан өдий насалсан шилийн сайн эр явсан өвгөний адуу ямар ч өөгүй сайн адуу байж таарнаад гэвч тахар өвгөнийг илт элэг барьж тавлах хэмцтэй занд ч байгаа нийлт байлаа. Өвгөн за тэгвэл та бууж ирээд авдаа гэхэд тахар бууж очихт нь цулбуураа өгөх гэж байгаа дүрээсгээд сар байсан гарынх нь эрхий хурууг чимгээд авлаа. Тэгээд ганц хоёр имэрсэнд тахар ор дуу тавин таны морийг авахаан боллоо гэж гараа сугалж авч чадахгүй хөсөр сөхөрч дороо дэвгцэн байжээ. Готын өвгөн тахарын эрхий хурууг хэд сайн имэрч ам өчгийг аваад тавихад тахарч мордоо дарилж өгчээ. Тэрний эрхий хурууны яцыг бяцаж чимгсэн байж. Готын амар жимэр жин тээж явах үедээ ашуу гэж архалахын нэгэн сайхан эртээ аян зам нийлж танилцуулсан байлаа. Хомтой тэмээнтэй ямар ч ачааг дээлийн хормойдоо үл хүрхэн ажих халахрын тэнх ажилсаг чанар түүндээ таалагдж байлаа. Ашуу хоош урагш явахдаа тэднийхээр бууж 2-3 хоног ачааг хөсгөө амрааж аваад хөдөлдөг боллоо. Готын зэдүү ногоон дариг эцэгээс хойш ахыгаа бараадан ажи төрсөөр 18 нас хүрч бууж мордсон хэмж харааг булаах сайхан бүсгүй болсон байлаа.